Сайн байцгаана уу? Би та бүхэнд өнөөдөр нэгэн наадмын тухай сонирдуулах гэж байна. Энэ наадам бол Евразийн наадам. Гэхдээ одоо дөрөвдүгээр наадам байх болно. Тэгж байж дараад нь энэ айс авд багтах их наадмын үргэлжлэлийг бид цааш нь дэлхийд дахинд хийх болно. За тэгэхээр энэ ямар наадам бэ гэхээр их нууруудын хотгорт Цэнгэг усны оронд Увс аймгийн Улаангом хотноо байрлах Чандман улаан уулын наадмыг хийн. Чандман улаан уулын наадам хийх болсон шалтгаан нь Цэнгэг усны айс авд дэлхийд дахинд шин дэг журам тогтоох тэр үйл явдлын эхлэлийн 20 жилийн үйл хэргийг дуусгаад дараагийн үйл хэргийг үргэлжлүүлэх асуудыг шийднэ. Чандман улаан уул нь ямар учир шалтгаантай газар зүйн байрлал вэ гэхээр тэнд 1970-ад онд олдсон археологийн олдвороор Эртний Египтийн шилэн эрх олдсон. Тэр нь манай эртний өмнөх 7-р зуунд хамаарах 2700 жилийн өмнөх Аз, Африк, Европын 3 холбоосын их сурвалж энд оршин байдаг юм. Тийм болохоор та нарын өнөөдрийн хийж байгаа наадам шиг тийм уул овооны наадам биш, харин Чандман улаан уулын наадам хийн. Ер нь Чандман улаан уул нь ардын хувьсгалын өмнөх жилүүдэд Дөрвөн далай хааны нутагт багтаж өнөөдрийн Увс аймаг, Ховд аймаг, Баян Улгийн аймаг, Говьалтай аймгийн нутгийг хамарсан дөрвдийн хязгаар нутгийн хэсэг байсан. Өөрөөр хэлбэл дөрвдийн 2 хошууны нэгнийх нь нутагт хамаарах бэлгийнх нь арга бэлэгт хамаарна. Тэгэхээр өнөөдөр баахан хүмүүс бэлгээр сэргэн мандна гэд байгаавал Евразид Кок усны орны сэргэн мандалтыг эхлүүлэх ажиллагааг хийх гэж байна. Тэгэхээр та нарын ойлгоод байгаа 1206 оны Тэмүжин Чингис хаан бол халуун лавн магмын далай хаан байсан. Харин 40 жилийн дараа 1246 онд Евразид Цэнгэг ус уух ёсыг сахиулж Евразийн хэмжээнд 3 мэрэгдийн үйл хэргийг дахин эхлүүлж 3 мэрэгдийг захирч эгэлсэн хүн бол Гүйг хаан. Угаадаа хааны Төмөн амгалант их үйл хэргийг үргэлжлүүлсэн Дөргөн хатан ба Гүйг хааны үйл хэрэг нь Евраз руу гарсан тэрл күн төрлөختөн бэлгээр сэргэн мандуулах Цэнгэг усны айс авд дэлхийд дахны их газрын сэргэн мандалтыг эхлүүлэх үйл хэргийг хийж явсны давтамж тохиож байна. Тэгэхээр яг одоо бид Грекийн нутгаас нийлмөрний айс авд Африктивд Алтан бомбын нэрнийг эхлүүлэх Зүч хааны төрсөн нутгаас одоогийн Оросын холбооны улсын нутгаар дамжуулаад Ас холын Англи улсын нутаг хүртэл Алтан бомбын нэрнийг эхлүүлэх энэ их үйл хэргийн эхлэл нь Инку Увс аймгийн Улаангом хотноо орших Чандман улаан уулын наадмаар эхэлж байна. Энэ наадмыг 2004 онд тухайн үед тухайн нутгийн Харкра уулын бэлд гэрийн буурийн дайтай цагаан, гэрийн буурийн дайтай ягаан, гэрийн буурийн дайтай цэнхэр, гэрийн буурийн дайтай улаан өнгийн цэцгүүдийг дэлбэлүүлэн байж
33 өнгөт даагыг уралдуулж хийсэн чандман улаан уулын наадмын 20 жилийн ойн наадмыг хийх болно. Тэгэхээр энд хоёрхан наадмын оролцоотой нэг нь зөвхөн дааг уралдуулна. 33 дааг. Тэгэхээр Монголын 33 говийн күйс нь эндээс танигдана. Мөн түнчлэн зөвхөн бүх барилдуулна. Гэхдээ ном сум харуулахгүй. За ингээд дэлхийд дахинд алтан бомбын нэрнийг ариун их алтан бэргийн наа Арслангийн ордыг захирагч Арадны хаан Арслангийг захирагчийн шин нэрнийг эхлүүлэх шин түүхийг инкүү дэлхийд дахинд эхлүүлж байна. Тэгэхээр энэ наадам бол Евразийн наадам. Энэ наадам бол яг одоо Парисын наадам хийж байгаа Олимпийн тоглолтын Парис хот хүртэл үргэлжилсэн 5 сая жилийн өмнөх тэрл цэнгэг уст Паоло Титис тэнгисийн айс авийн наадам байх болно. Тэгтээ даруухан энэ наадамд зүгээр л дуу үгийн нүр хойчс түүний нутгийг үнэнчээр захиж урьдсан тэрл хүмүүс энэхүү наадамд оролцсноо. Та нарын бодож байгаагаар саяхан улсын наадамд үзүүр төрөө будаалдаж архалдаж байсан тийм бөхчүүдийг би наадамдаач оролцуулдаггүй юм дөө. Тэгэхээр зэрэгцээ ертөнц гэгчийг таних харах цаг ирсэн. Та нар бол зэрэгцээ ертөнцөө таньдаггүй хүмүүс. Халахын анх дугаар өндөр гэгэн ойр дихинкүү зан базар эцэстээ өөрийн күний дээд нагцын удмын өвгдийн нутгийн газар зүйн байдлыг баталгаажуулах гэж туйлбартаа зүтгэсний тулд дөрөвдийн нутгийн хил хязгаарыг манжийн төрөмгөлийн үед зогсоосон тогтоосон байдлаар дэлхийд дахинд дахин цаашинээр танигдах цаг ирлээ. Тэгэхээр одоо нөхдөөдөө нохтуудаа та нарын эрен үе дууслаа. Та нар зүгээр л дорн зүгтээ барсард мандсан нарчин буцаж байна. Харин Арслангийн ордод мандах нарыг бид угтаж байна. Яст мэлхийн оронд мандах нарыг бид угтаж байна. Алтан загсны ордод мандах нарыг бид угтаж байна. Тэмүжин Чингис хаан 2 агуйг хотын туйрыг, суурийг тавьсан. Нэг нь Яст мэлхийн орны өгөөд хааны Түмэн амгаланд хот. Нөгөө нь Хос алтан загсны оронд Батисарай хотын Түмэн амгаланд хот. Тэдгээр хотуудын түүх нэгэнт дуусжээ. Тэгэхээр одоо шин түүх, шин эрен үе, шин мянганы анх дугаар их наадмыг бид чандман улаан уулын бэлтгийхийн учир юу илээ гэвэл энэ бол Алтан ордынхны 2 дахь жарны төгсгөлийн наадам байх болно. 2 жар нь 120 жил үргэлжилсэн Алтан ордын улсын шин түүхийн төгсгөлийн ажиллагааг бид дэлхийд зарлаж түүний тэлэлт дэлхий дахинд дахин үргэлжлэх тэр алтан боломжийг зарлаж байна. Арабын хог түнчлэн Дундад Аз, Европ, Скандинавийн орнууд, хойд Сибирийн нутаг бүхэлд нь нэгдэж чадсан тэрл цэнгэг усны ундрага их нууруудын хотгорт байсны түүхэн баталгааг инкүү дэлхийд дахинд зарлаж түүний наадмыг инкүү тэрэгд улаан наран өдрийн саран өдрийн дараах шинийн нэгний өдрүүдэд
эхлэж байгаа нь энэ болоо. Та бүхэн өнөөдөр 7 дугаар сарын 17-ны аргын шинэ он тоолол эхлэж байгаа яг энэ өдөр та нарын нөгөө хүсэмжлэн байж олдоггүй тэр күнүүгийн шинэ наран он тоолол эхэлж байхыг танихгүй байна. Тэгэхээр одоо барын оронд үүссэн бүхэн дорн зүгтээ буцаж харин арслангийн ордод үүссэн бүхнийг захиран байж давын оройг 8 дахь давын орой дээрээс захирдаг тэр их түүхийг эхлүүлж байна. Чанд мөн улаан уул нь өөрөө анхны шүрэн арал цэнгэг усны орн тэр өөрөө 3 көлт нуур далаа усны айс авийг бүрдүүлсэн 3 их толгодын дунд тулгын чулуушиг оршин байдаг тэрээр Кермортийн дор эхлэх загсны хос алтан ордын нутгийг бүрдүүлэгч болоо. Монголчууд эртнээс өнөө хүртэл нэг л юмыг эрхмэлж ирсэн. Тэр бол энэ л чандман удауудын бэлэгдэл байсан юм аа. Тэгэхээр одоо би та нарт түүнийг товчхон тайлбарлая. Өнөөдөр та нарын бахархан харах, сонсох гэж ойлгох гэж оролддог тэр нэгэн бахархал бол шүрэн толгойтой, алтан нуухтай, хаш цагаан көөргний тухай түүнийг харшил дууланхан байж мэндэлдэг тухай мэдээлэл бий. Дийлэнх олон хүн ганс, жинс, көөрг 3-ыг Хиттийн 3 чалууны ёс гэж андуурдаг нь Хиттийн ёсооч танихгүй, Монголын эртний ёсооч танихгүй игэл тэнгийн төсөөлөл болоо. Яг одоо таамаг төсөөлөл буруудах үед хэрэглээний математикийн онлоор багцлан байж тоолол табөр дээр танин мэдэх тэр нэгэн сонирхолтой шинжлэх ухааны нээлтийг би тэрдэд суун. Энэ бол шин дэг журам тогтоох тогтмол давтамж. Энэ тогтмол давтамж маш олон янз. Баруун зүй саяныханд 1 сая жил. Исаак Нуурын айсав, газар дундын тэнгисийн айсавд тус бүр 500 мянган жил. Халхуудад 7 жил, 7 цаг, 7 өдөр, 7 давд. Тэгвэл энэ нуурын энэ цэнгэг уст тэнгисийн айсавын түүх давтамж сүүн замын дагуу 312 мянган жилийн давтамжтайгаар хоньны ордод өргөлжилсэн шин түүхийн шин эхлэл алтан хурга хэрхэн арслан бодохын баярыг бид наадамлах болно. Энэ наадам бол ерөнхийдөө цэнгэг усох ёсыг дэлхий дахин сахиулсны наадам, цэнгэг усны орон зайг хамгаалахын наадам, цэнгэг усыг хамгаалахын тулд цэвэр газрыг хамгаалахын наадам байх болно. Энэ зүгээр танин мэдхүү наадам, товтой газрын битүүний наадам. Энэ бол 20 зүгт нарны гэрлийг түгээж чадсны наадам. 20 жилийн туршид чандман улаан уулыг ламын болоод бөөгийн тахилгаас чөлөөсний наадам байх болно. Та нарын шиг наадам хийдэггүй маа би 2004 онд би очоод чандман улаан уулын наадам хийнэ гэж урд өдрөн зарлаад маргааш нь нутгийн иргэд өөртөө цуглаад өөртөө наадаж байхыг нь хараад би бараг ичиж суусан юм шүү. Тэгэхээр одоо Ихнууруудын хотгор дэлхий дахинд цэнгэг усанд
нэг эст амьд биет үүсэн бүрэлдэсний наадам хийх гэж байна. Тэгэхээр та нар одоо хос алтан загс хоорондоо гэрлээд алтан ургийн нудмын шин загсны төвхийг эхлүүлдэг гэдгийг таньж ойлгоход хэлбэр болох болов. Дөнгөж саяхан давын оройд 2 өөр могоо загс оршин байж амьдарч байснаа газрын могоо загс нь үхэж далайн могоо загс нь нүлдэх үед далайн ус давын орой дээр ялж нөхцөж эзлэнгүүтээ сүрдэг ясыг та нар хийж намгийн мэлхийн эрний төгсгөлийг хийлээ. Наадам бүрийг хэрүүл болгодог, наадам бүрийг дайсанглаар дуусгадаг, дорныхонтой үл наадах тэр л цэнгэг усны айс авийн эрхэм дээд наадам, эвлэрч нэгдэхийн наадам одоо ингээд ихтэх болно. Яруу сандруу дорныхон сүүн замын шин алтан эрэнг эхлэж амжаагүй байхад хорт могоо нүүрэнд тангад манж хитэд наадмаа хийж тансагдаж байсан үе чинь одоо ингээд дуусхор болж байна. Энэ бол шин дэг журам. Хүмүүс бүгдээрээ шин дэг журмыг хүсдэг. Гэхдээ Кэний юуны шин дэг журамд орхоо мэддэггүй. Чухамхөө дэлхий дахинд 3 дахь мянганы алтан шин эрн эхэлсний дэг журам эхэлж байна. Чухамхөө сая жилийн сэргэн мандалтан эхлүүлэх баруун зүүн саяны шин дэглэм ихтэх гэж байна. Евразад цэнгэг усны тэлэлт болж Палатитис тэнгисийн айсавын усны цалга газар дундын тэнгис, Каспийн тэнгис, хар тэнгис болоод Монголын 33 говийг нэгтгэж байсны агуу их сүрдүүлийн дахин эхлэлийн наадам тохиож байна. Энэ наадамд би ас холын ямар ч зочдон урьд чадсангүй. Ягаад гэвэл тэднийг угтах, зочдоо хүлээж авах ямар ч бэлтгэл байхгүй байгаа нь инхүү Монголын доройтлыг таниулах болно. Өвгдийн ариун нутгийг ариун найран нүлдэхийн тулд ямар нэгэн сониуч этгээдийн көлд дарагдуулахгүй тулд би инхүү шийдсэн юм аа. Яг ийм шийдвэрийг одоо ч грекүүд гаргаж грекүүд жуулчдад тиймч таатай ханддаггүй нь тэдний тарьсан хог явсан газрын мөр халцарч байгаад харамсаж суудаг. Тэр нэгэн жил өвгөн грек надад хуучилж суусан юм аа. Тэгэхээр одоо Агуу Александр хаан Аттила хааны эзэмшил газар нутагтай холбогдох үйл хэргийг Чухамхөө 1222 оны хар морин жил алтан хос загсны оронд эхлүүлсэн тэрл Бат И Сарай хотын шин түүхээр балгасан хотоос хорвоог захирсан тэр үйл хэргийг эхлүүлэх гэж байна. Хамгийн гол нь өнөөдрөөс хинч Хархром хотыг үл булаалтан мөн төөнчлэн Батисарай хотыг хинч үл булаалтан төөнчлэн шинэ Айс София хотыг хинч үл булаалтах мөн төөнчлэн шинэ Ай Ханум хотыг хинч үл булаалтах дөрвөн алтан Бергенагийн алтан шинэрнийг инхүү чандман улаангуудын наадмаар эхэлж байна. Чухамхөө манжийн төрөмгийлэл күчэн авч дуусхын цагт дөрөвдийн хязгаар ба манжамбны захиргааны нутаг гэж 2 хэсэг болно. Энэ Монгол үлдэж байсан тэр түүхийг санагтун.
дөрөвдийн нутагт манж амбан суугаагүй. Дөрөвдийн нутагт манжийн төр мандаагүй. Та нар өнөөдөр дөрөвдийг үзий ядах хүйтэн цэвдэг сэтгэл чинь яг үнэндээ өөрсдийнхөө гарал үүслийг тангадууд, хорт төмдүүд, кэттдүүд, уугрууд, манжууд, төвдүүд гэдгээр баталж суух юм. Тэгэхээр яг одоо та бүхэн Монгол хэмээх нь хоёр хуваагдал алтан ордынхан ба Кэттдийн монголчууд гэж их Монголын түүхийн шавдарганд үлдсэн тэр хоёр хуваагдлын фронт өнөөдөр халах ойрд ба халах дөрөвдийн дайсагналын заагдор өнөө хүртэл үлдсэн нь эртний супер задарлын үед далаад живсэн далайн усан давтсан дорны олон эстийн олон санаатын шин түүхээ тун хожуу эхлүүлснээ та нар баталсан нэлхсүүд байх юм аа. Зүгээр л та нар бүхэн цолыг таньцгаа. Шонхор хэмээх цол нэлхсийн наадамд байх юм. Арслан хэмээх цол томчуудын наадамд байх юм. Одоо Ратны хаан Арслангийн ордыг захирагч Алтан Бэргэнагийн их наадмыг би хийхээр шийдэж суун. Тэнгэр таалж яг тэр өдөр 7 дугаар сарын 22-нд тэрэгэл удаан саран өдөр тохиож байж тэрэгэл удаан саран монголчууд Чингисийнх байж харин хар монголчууд хар тэрэгэл саран дор Кэттдийнх байсан ялгааг таниулах гайхалтай цаг үе инхүү тохиож байна. Тэгэхээр одоо хоёр Монгол гэдэг нь хоёр усны айс авд байсан гэдгээ танигтун өчигдрийн тэрэгэл удаан наран өдөр та нар өөр Монголын наадам хийж байх үедор Тэмүжин бас л тайчуудын цөлийн наадам хийж байх үед тайчуудаас зогтож өөрн зүгт өвсний налархааг дагаж ээж дүү нартаа зогтон одсноор инхүү өчигдөр та нар Тэмүжин үгүй, Чингис үгүй, эзэн богд Чингис үгүй замд орлоо. Ахмадын күүгийн төр ёсыг эрхэмлэн дээдлж үргэлжлүүлэхийн ёстоор Алтан ордын улсыг дөрөвдөх удамд нь мандуудаж баталгаажуулсан нь чухамгүй Зүч хааны удмын түүхээр дэлхийд танигдсан Зүчийн Алтан ордын улс бол Исүкабаатрын удамд хамаарна Батхааны Алтан ордын улсын түүх Тэмүжин Чингис хааны удамд хамаарах агуу хоёр хос Алтан ордын улсын түүх Эхлэлн хаан байж гэдгээ яг одоо инхүү дэлхийд тавлан таниулнаа. Би зүгээр л дорныхонтой наадахгүй гэсэн юм. Би зүгээр л хэрүүлгүй наадам хийх гэсэн юм. Би зүгээр л эв нэгдлийн наадмыг эв нэгдэлтэй үлдээхийн тулд холцгүй наадахаар шийдсэн юм аа. Тийм болохоор хэрүүлтэй хар тангадын наадмаа дорныхон халахууд сартуулууд баядууд бүгдээрээ тангад төвд үхэр цам харяаж наадацгаа тэр чин хохимоо толгоотны наадам тэр чин нойтон хохимоо наадам та нар зүгээр үгсэн хүний толгоогоор чимэглэн наадацгаа тангадын наадмаа тангадын далайн айсавда хийцгээ тангад далайн айсавыг яг одоо ялгаж таних нь олон эстантэн үүссэн газар, олон овгтон үүссэн газар, олон ястан үүссэн
олон санаатны овлохгүй газар нутгаа ондоочилж танаарай. Би зүгээр л Дуваа үгийн нүүдлийн 3 нутгийн хос 2 дааган 6 дааган нутгийн үйл хэргийг эхлүүлэхээр аль даагны өнгийг сонгохоор даагурлуулж байгаамаа. Би зүгээр л тэр даагны дэл дээр дарцагдан ирэх бяцхан өрсийн шин ирээдүйг эхлүүлэх наадам хийж байгаамаа. Тийм учраас би унаач хүүхдүүдтэй байнга медаль гардуулж тэднэрийгээ би нарны хүн боллоо чи. Тэргэл удаан сарны хүн боллоо чи гэж урамшуулн наадаж дурсгалын медалаа үлдээдэг юм аа. Намайг эднуудаа нэг наадам хийчлээ гэж агсарч уурдахын хэрэггүй. Би зүгээр л 4-ийн нутагта Евразийг холовсон тэрэл чандам улаануудынхаа наадам хийж түүнийхээ эзэн гэдгээ баталж суугаамаа. Та нарын ярьдаг шиг тус савдаг эзэн гэдэг хар тангад төвдөг гэдээр би асуудлыг хандуулахгүй. Тэр уулын эзэн би мөн болоо. Тийм учраас би түүний орой дээр догширчж чадна, бас номхруулж чаддгаан батлах наадман хийж суугаамаа. 20 жилийн дотор Увс аймгийн Чандамнудан уулын орой дээрх дээрхийн ёсыг би өмжилж чадсныхаа наадам хийж суугаамаа. Яагаад ном сум харуулахгүй вэ гэвэл би ном сумгүй наадам хийж зөвхөн дааган наадам, хүчтний наадам, тэргэл удаан сарны наадам хийж байгаамаа. Миний саран аль хэдийнэ тэнгэрт харавсаар дүүрсэн байхад би дахин газарт сум харуулж суух төвг юу да. Тэгэхээр 93 наадмыг хизээ яаж хийдгийг та нар ойлгоогүй, таниагүй чинь харамсалтай. Сар бүр 9 хоног аргын тоолол эхэлдэг. Тэр аргын тоолол бүрт 93 наадмаар тус бүртээ эхэлдгийг та нар даанч мэдсэнгүй. Тэгэхээр Монголын наадам, Чингисийн Монголын наадам, Дуваа үгийн нутмынхны наадам ямрыг яаж хийхийг, хизээ яаж хийхийг мөрдөж таних цаг иржээ. Танихгүй гэн эсэргүүцэж байхын оронд, таамгаар үзэн ядаж байхын оронд та нар өнөөдөр Монголын өвг монголчуудын өв соёл тэрл сүүн замын дагуу алтан нарны гэрэл бас тэргэл удаан сарны гэрлийг түгээн байдаг тэрл агуу түүхийг танихыг оролцсонгүй. Он цагийн тоолол гэдэг ингэж маш сонирхолтойгоор үргэлжилдэг. Чандман улаан уул бол цэнгэг уснаа алтан хос загас наадан цэнгэж байсан, бас яст мэлхий тэнд зугаацсан байсан цэнгэг усны орныг бэлэгддэг юм аа. Тэрээр 2 булагтаа одоо аль аль нь шавхруудаа болтолцсон байгаа ч оройгийн цэвэрлж чадсан нь одоо цаашид өргөлийн зөвтгчих юм бол энэ газар орн яаж иргэн сэргэн мандах түүний айс хав дэлхий дахинд цэнгэг усны орн хэрхэн сэргэн мандах 3 цэнгэрийн их түүхийн дахин шинэ эхлэлийг дэлхийд тунхаглах болно. Тэгэхээр Францын Ласко арал хүртэл бухын бэлчээр үргэлжилдэг бол Испан Францын хил дээр Андорра өндөрлөгт хоньны бэлчээр үргэлжилдэг гэхээр
сүүн замын алтан шинэрний үд хэрэг ямар их саатаж, ямар их цаг хугацааг алдсан болохыг та нар харж байгаа бизээ. Би та нарт хүндэтгэлтэйгээр хандаж, сонголтыг олгож, алтан ордын улсыг сонгох уу, та нар алтан төрийг нь сонгох уу, аль эсвэл сарнд орох, сарны иргэдийн парламентын сонголтыг сонгох уу гэдэг хоёр сонголтыг чинь өгч, бүгдийг нь тэсвэртэйгээр, төвчээртэйгээр хүлээж, та нар яг өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагад Хиттийн харьяанд үлдээ гэсэн өвөр монголчуудын тэр сонголтыг өнөөдрийн арх алха, өнөөдрийн Зөв Азийн Монголд хийчихлээ. Энэ бол та нарын сонголт байсан. Уучлаарай. Би байнга нэг дээрээ л гэж байсан болохоос биш, цаашаа гэж байсангүй. Тийм ээ. Цаашаа гих тохиол байсан. Тангадууд цаашаа, манжууд цаашаа, төвдүүд цаашаа, киттүүд цаашаа, тэдний эрлизүүд цаашаа гэж хэлсэн. Харин та нар Монгол хүн байхын, Монгол хүний онцлог юунд байсныг огтхон ч мэдэхгүйгээр өнөөдрийг хүрсэн, Монголоо хайсан, Монголоо алдсан, Монголгүйгээ баталсан тийм л хүмүүс болчлоо. Хэрвээ тэнгэрт сарны тооллыг харах юм бол яг өчигдөр бүтөөрч өнөөдөр хагарч байгаа энэ 17-ны сар хомсцоор энэ 17-ны нар хомсцоор төгсгөлдөө хүрэхэд та нарын цаг үе ирдэг шүү дээ. Тэгэхээр та нар яг утопист үзэлтэй үйл хэргийг өдөөж байгаа чинь үүсгэсээ өмнө, би болохоос өмнө үүссэн бүхнийг өмчлөх гэж, булаах гэж оролдсон нь яг л толгой дээгүүрээ харах бөхсний үйлдэлийг хийгээд, сүүлний явдыг хийгээд, Килэнцэд хорхоон замаар орж, Килэнцэд хорхоон орон дөөснээ баталчихлаа. Тийм ээ. Алтан Килэнцийн орн бэлчээр нутаг байж, адгуу муу санаатаа хатны хорлолд хордож байсныг данзан аравжаа баталж байсан юм аа. Яг одоо алтан загсны орн, 7 ба 9 үед загсны орн Афин хотын алтан бомбын нэрнийг эхлүүлэх үйл хэргийг эхлүүлж байна. Тэгэхээр та нар дахин тунгаан бодож Евразийг эзлэхдээ цусд дайнаар эзлээгүй юм, инкийн гэрээ байгуулж, инк ургийн гэрээ байгуулж, улс үндэстний алтан эрний хөгжлийн эхлүүлэх алтан гэрээ байгуулж явсныг алтан гэргээ гэж та нар уугар хэлээр оншиж бичиж зүдэрч байгаа болоо. Тэгэхээр одоо та бүхэн Монгол гүгэн баталж, Монгол хүн байх заяаган гээснэ танигтун. Монгол хэмээх хаанаас, ямар үе шат дээрээс, хэзээ, ямар газар зүүн байрлалд, ямар хүчээр, ямар оршихуун ижилсүүлэх ёсон дор эзлэн захирсны эрхэм ёсыг таниагүй гэдгээ санагтун. Өөр нэгэн асуудал бий. Энэ бол Хиттийн монголчууд дэлхийг захирч чадсан уугүй юу гэдэг асуудал. Хувлаа монголчуудын, Клүген монголчуудын ялагдлаар дуусч байхын хойно алтан ордын монголчууд Оросыг захирч Евразийг холбож явсан Батхааны түүхийн улбааг хадгалж байсаар 1945 оны агуу их ялалтаар Зүчхааны алтан ордын улсын түүх ав соёлыг таниулсан юм. Тэнд нэг л гоё мэдээ бий.
Энэ бол 2 дугаар фронт. Тэр бол зөчид үл хамаарна. Тэр хинт хамаарх вэ гэхээр Дувевгийн нөр хоочост хамаарах болохыг Сталин баталгаажуулж үлдсэн нь Эльб морины айс авийнхныг захирах, түүний цаад эргийг захирах тэрл дааган нутгийг онцолж байсан юм. Тэмүжин Чингис хаан 800 жилийн дараа мордын туурайг хүрэх газрыг эзэл гэдэг нь адууны бэлчээрийг эзэл, азарганы бэлчээрийг эзэл, даагны бэлчээрийг эзэл, гүйний бэлчээрийг эзэл гэсэн болохыг санагтун. Тэгэхээр яг одоо гүйний бэлчээрийн тэлэлт явагдаж байна. Цэнгэг усны айс авийн тэлэлт эхэлж байна. Энэ л аргын тооллын 17-нд Яс мэлхийн оронд нар мандхуй шинийн нэгэнд инхүү дэлхий дахинд цэнгэг усны тэлэлтийг бид өрн зүгт хийж байна. Дорныхон зүгээр л булангартай устайгаа бужигнаж үлдэж байна. Тэгэхээр та нар Ахмадын үлийг нулимж явсан, өвгдийн үлийг үлээж явсныхаа төлөө гисгэл цэрэл ямар өргөн фронтоор эрдгийн гайлай хоёрыг өөрчилдөх боллоо. Дөрөвдийн нутагт байсан хамаг цагаачтын ам хормой хоёрыг дагаж гүйж хормойг захирдаг, хормойг засдаг тэрл 1227 оны хорчин тангадуудын дүрээр та нарынгүй он цагийг үдэж өнгөрөөлөө. Дөрөвдийг үзэн ядах сэтгэл ямар их гүнзгий агуу ой санамжтай байсныхаа шан харамжийг та нар өнөөдөр хүртэж та нар хар монголчууд, харчин монголчуудж байж чадсангүй. Одоо би хэлье. Харагчин монголчууд, харкетти монголчууд, хар манжи монголчууд, хар уугрын монголчууд байсан. Тэрл мөрөн голын сарны дор үйсэн. Гэхдээ хар битүү тэргэл хар сар дор үйсэн гарал үүслийнхээ байгалийн гэрчилгээг та нар өнөөдөр өчигдөр уржигдөр гардаж авчихлаа. Наргүйгээр амьдрал үүсдэггүй юм. Нарны гэрлийн өдрийн үргэлжил шөнөн сарны гадраг дээр нарны гэрэл тусаж байж үргэлжилдэг ёсыг та нар огт мэдхгүйгээр наргүйд сарны гэрлийг хайж тангад нар сарны гэрлийг гэж тамшаалж явсан тэр бар сарын шинийн нэгний тангад залгалт чинь хитрхи омглон болоод олныг хамарсан даврам болоод дээрлэхүй байснаа санагтав. Миний дөрөвдөд зүгээр л дөрөвдийн нутгийн хил хязгаарыг хамгаалж өвгдийн өвгөж цуслан намарчаа хаварж байгаа хамгаалж цагаачтай тэмцэлдэх тэрл тэмцлээрээ дөрөвдийн нутгийг хамгаалахаас өөр үүрэггүй суух заяат болсон юм а. Үүнийг халахын анх дугаар өндөргөгийн баталгаажуулж өгөөд хятадын көхсөмд өгсөн нь дорны көх өнгө үхлийн өнгө гэдгийг тэр өөрийн үхлээрээ баталсан юм а. Хүний дээд нагц байна гэдэг бол эхийн талаас хаант төрж ясны хааны сэнтийг эзэлсэн бол нагцын хаа нутгийг хамгаалах үүрэгтэйг инхүү өндөргөгийн зан базар нэр төртөөгөр биелүүлж чухамхүү манжамбны захирах орон зайг дөрөвдүүдийн нутгаас ялгаж өгсөн тэр их бахархлыг та нар одоо эргэн дурсан санах цаг иржээ. Энэ бол төөх. Энэ бол 17 дугаар зуун. Өнөөдөр 17-ны өдөр. Байнга тэргэл удаан, наран, жил, сар, он, өдөр
цаг тохиодог энэ цаг мөчид бид байнга шинэ эхлэлийг хийж чаддаг. Түүнээ дэлхий дахинд дахин баталгаажуулах нь инкүү апраг твийн зүгт нийл морины ил мөрөнг шинээр ундрагдах тэр үйл хэргийг эртний Грекийн нутгаас мөн эртний Италийн нутгаас хийх бэлтгэлийг би хар зүрхний Көхнөрт 2009 онд аль хэдийнэ эхлүүлчихсэн юм а. Түүний үр дүнд өмнөд Италид хөдөлсөн хүчтэй газар хөдлөлтийн тулд бүхэл бүтэн хот норж дахин эргэн сэргэн мандахгүйгээр болгож байж бид өөрсдийн шин балгасан хотын шин түүхээ эхлүүлж байгаамаа. Шин дэг журам хүн болгоно үүнийг хүсдэг. Та нар хуучин дэг журмаараа явах гэж оролцсоор байж тангадууд, манжууд, харкредүүд, Исүкабаатрын дайснууд, Тэмүүжингийн дайснууд, түүний өр хойч ач 30-ын дайснуудын дүрээр үлдчихлээ. Их Монгол улсын дэлхий дахинд тогтоосон шин дэг журам бол шар бүрдүүдийг ширгээж баян бүрдүүдийг олшруулж байж дэлхий дахинд цэнгэг ус уух ёсыг сахиулан байж хүн төрлөختний түүхэнд алтан бомбын нэрнийг эхлүүлсэн тэр агуу үйл хэргийг шатлан гүйцэтгэсэн юм а. Тэгэхээр одоо та бүхэн манай үйл хэргийг эсэргүүцээд эрүү амаа живжа хөдөлгөөд шүсээ өсчөөд ээдэж нэмэргүй тийм та нарт хүртээлгүй орон зайд болж байгаа учраас халахын хавтгай дээр манч тангад төвд хятад уугар ямар дүрээр таахалцаж байх чинь та нарын асуудал. 1225 он хүртэл та нар яг тийм байснаа санагтун. Тэгэхээр одоо 1224 онд Бати Сарай хотын тоосох шатааж эхэлсэн тэр түүхийн давтамж ирсэн учраас би Бати Сарай шинэ хотын бүтээн байгуулалтаа эхлүүлэхийн тулд энэ наадмыг хийж цэнгэг усныхаа тэлэлтийн ай савыг зарлаж байгаамаа. Бэлгээр мандна гэлөө. Цэнгэг усны бэлгээр мандна тэр чин их нууруудын хотгорт байдаг юм. Та нар манжийн хойгт байдаг галт шар усаар бэлэг югам мандуулах гэж шар морины дээдх дов төвдийн ясаар мандуулах гэж шар морины адаг ихэн хоёрт зууралдаж байсан чинь инкүү зарим монголчуудын дүрийг баталжээ. За ингээд хэрвээ намайг сонсож байгаа дөрөвдүүд байх юм бол дөрөвдийн чанд мөн улаан уулын наадам хийн. Эзэн нэрж наадна. Эзэнтэй наадмаар байвал наадаж болно. 33 даага оролдоолно. Тэгээд 3 зүгийн тус бүр 11 алтан орд улсын алтан бомбын нэрнийг эхлүүлэх ёслолын ажиллагаа тэнд эхэлнэ. Үүнийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч бидний энэ эрхэм наадамд нутгийн иргэдээ дөрөвдийн нутагт оролцохыг урьж байна. Өнөөдөр Көвсгөлийн дархтын нутагт бурятууд алтарган наадаж байгаа нь баруун бурятууд дүрээ таниулж байхад хинч эсэргүүцэхгүй байгаа юм чинь дөрөвдийн нутагт дөрөвдөд наадахыг та нар эсэргүүцээд ч яах юм. Би хэрүүлтэй уруултай юм хийдгүү. Хэрүүлчд уруугчдыг би зүгээр л холдох зам мөргөө болох тэр цагийг нь
хүлээдэг юм. Төвчээр ялна гэж үүнийг хэлдэг юм. 40 жилийн төвчээр яллаа. 20 жилийн төвчээр яллаа. 2004 онд би очиж Чандман улаан уулын наадман хийж байхад фото зурган дээр буусан агуу 2 буултыг одоо ч би харуулж чаднаа. Ингэж би өөрийн эзэмшил уулынхаа наадам хийхдээ түүнийг хүү уулын наадам ах уул нь харькраад би гэж дахин харькраа уулын наадмыг хийх цаг дараагийн тохиол болоо. Чухамгүй энэ хоёр дорныг захирддаг юм, бас өрнийг захирддаг юм. Харькраан 3 оройг бүх мөрний нутгаас харж суухдаач би баяр таа байдаг юм аа. Тэгэхээр одоо дөрөвдийн их наадмыг хийж дэлхий дахны дөрөвдөгчийн эрнийг шин алтан ордын эрнээр эхлүүлж Дуваугийн нүүдлийн 3 нутгаан авран хамгаалах агуул хэрэгтэй зөвхөн дөрөвдүүдийг би уриалан дуудаж байна. Та нар минь цөөхөн, та нар минь ядуухан, та нар минь күнлэг, бас ухаалаг билээ. Өнөөдөр хүртэл намайг эсэргүүцэж нэгч дөрвөд бас жирээгүүд би талархаж байна. Өнөөдөр Увс аймгийн нутагт Улаангом хотноо шашныхан хос сууж Улаангомын хүрээний шин барилга байшинг залуу хооч үе хүүхдүүдийн танин мэдхэн ордон болгож өгсөнд талархаж байна. Өнөөдөр Чандман улаан уулын оройд хадаг яндар хувхамад гарах хам боссонд ч нутгийн олондоо уугуул дөрөв дэрэгддээ нутгийн цагаачдаа талархаж байна. Миний сайхан уулыг ариун гэгэн цэвэрхэн байлгаж чадсанд чинь талархаж байна. Та нарыг би газар улсын үндэс ясаар үнэхээр шүрэн талгаатай алтан нуухтай хаш цагаан орны эзэд болохыг чинь дэлхийд баяртайгаар тунхаглах цаг айсуу. Инкүү дэлхий дахинд дөрөвдөгчийн эрнийг эхлүүлсэн тэр 66 сая жилийн түүхийн шинэ эхлэлийг бид дахин эхлүүлж байна. Энэ бол 66 хоног, 66 жил, 66 сая жилд дахин эргэн сэргэн манддаг дөрөвдөгчийн эрн Тэмүжин Чингис хааны эрн тэр сүлжих байсан бас тэр анхдагч байсны агуу их наадам инхүү эхэлж байна. Энэ бол дааган наадам, энэ бол ухаантай бас цагийн найсыг мэддэг байгалийн хүчийг эзэлсэн бүх чүдийн наадам би хийнэ. Тэгэхээр одоо та нар Бекки гэгч хэн байсныг 1206 онд тунхагласан Тэмүжин Чингис хааны зарилгыг зөрчиж 1207 онд он иргэдийг захирах дөрөвдийн дөрбөд агшныг зарлигдсныг зөрчснөө санагтав. Дөрөвдөд энэ бол дөрөвдөгчийнхэн буюу ахин дахин эргэн сэргэн мандах ахин дахин дөрөвдөх нь алтан ордынхан байхын баталгаа байлаа. Дөрөвдөөдөө баярлалаа. Миний дөрөвдийн нутгаа хамгаалж чадсанд дөрөвдийн их ёс алтан ордын алтан төрийн ёсыг сахиж чадсанд гүнээ талархлаа. Та нарыгаа би дэлхийд алдаршуулж, та нарыгаа би нарны хүүхдүүд, мөнх тэнгэрийн хүүхдүүд, алтан нарны хүүхдүүд гэж тунхаглан зарлах болно. Энэ бол генетикийн агуу их хувьсал амлалт хийгдсэн нээлт байх болно. За нийлхсуудаа.
Ахмадыгаас орч ахмадаасаа шин мэддэг мэдээлэл олж авах ёстой байсныгаа санагтун. Тэмүжин Чингис хаан өвгдийн сургаал, эртний хууль гэж дөрвдийн сургаалыг хэрэгжүүлж явсныг санагтун. Та нарыг өнөөдөр оройлон байж сандарган төвэж байгаа тэр орон зай бол цагаан шавуутын орой. Жигүүртнийг дорн зүгт намнан байж цагаан шавуутыг эзэлэн төрсөн Есүгбаатрин гэдэг та бүхэнд Аатрын хар үйл аянгийн ташууртаа бууж байгаа шүү. Энэ бол наран жаргах бүрт үүсэх үйл, тэнд хуралдаж тэндээс дорн зүгт одож байгаа баталгааг би тасралтгүй үзэж харж хийж бичиж баталгаажуулсан бичлэгүүдээр дэлхийд таниулахаар бэлдэж байна. Тэгэхээр одоо дэлхий дээр анх амьдрал үүссэн, халуун давн далаа байсан тэр газар, анхны галтуудын тесрэлт эхэлсэн тэр газар, анх цэнгэг усад бүлээн тэнгис үүссэн газар, нэгэст амьд бит үүссэн газар би одоо дэлхийд таниулах цаг ирлээ. Цаг ирсний шалтгаан нь дөрөвдөгчийн эрнийг дөрөв нь алтан бэргинаа эхлүүлж байж, түүний охид нь дахин 4 алтан бэргинаа эхлүүлж байж 8 алтан бэргинаа 16 алтан бэргинаа болтлоо. Дэлхийг захирсан тэрл алтан бэргинаа шин онтоолыг дэлхийд эхлүүлж байна. Энэ бол Аратны хаан Арсланг захирсан 40,000 жил, 312,000 жилийн түүхтэй агуу их түүхийн баталгаа эхэлж байна. Энэ бол Скандинавын оронд хураг арслан болохыг хүлээх нь яг одоо тохиож байна. Гадныхан мэдээллийг хожуухан авах болно. Яагаад гэхээр Тэмүжин Чингис хаан яг юу хийснийг хожуу мэдсэн. Дуваа үг яг юу хийснийг хожуухан мэдсэн. Хүн төрлөختөн банк утопистууд болж өөрсдийн гарал уйслаас өмнөхийг үл мэдгчд болж үлддгийн ёсоор үл хэрэг өрнөсөр байна. Тэгэхээр одоо усыг өвл, ёсыг дагвал, шин ам олж авах, татвар ус байх, тэр ёсыг дагах цаг ирсэн. Та нарын өргөл бол татвар байлаа. Одоо өргөлөө зогсоо, татвараа төл. Үгүй бол зайлцгаа. Энэ л асуудлыг шийднэ. Та нарын энэ иш тийш нь цацалж байгаа өргөл чинь бүгд худлаа хуурамч төсөөлөл байлаа. Тэмүжин Чингис хаан алтан бэргинаа газар зүүн байрлалаас 16 зүгт алтан нарны гэрлийг түгээж бас сүүн цагаан голуудын ундаргыг нээж алтан бомбын нэрнийг өргөхдөө эхлүүлэхдээ та нарт өргөл тахилгаар танигдсан болоо. Одоо дөрөвдийн нутагт гэртээ гэрийнхээ гадаа 5 алхмын дотор, ер нь 3 алхмын дотор цайны дээж өргөхөөс өөр газар дээж өргөхийг би хориглож байна. Яагаад гэхээр та нарын өргөдөг дээж хугацаатай байсан. Бас цагийн онцтой байсан. Шин цагийн нэхэнд яг одоо халуун магмын далайн айс хавийн шин түүхийг эхлүүлж байхуд дор ямар ч өргөл хэрэггүй. Нөхөд минь одоо зүгээр өргөл өргөхөд төр азнаад зогсоогоод үүслийн үүсэл үүтгэлийн эхлэл тэрл халуун магмын далайн тэлэлт түүн дээр ариун газар үүсэж алтан газрын тэлэлт явагдаж түүн дээр
хотгор бүрийг дүүргсэн цэнгэг усан далаа. Цэнгэг уст булгуу дундарсан 3 их эхлэл дахин хамтдаа эхэлж байна. 3удаа хамт эхлэхэд Александр хааны, Аттила хааны, Тэмүжин Чингис хааны тус бүрийн 13 Алтан ордын шин түүхийн холбоос өвөгдийн нутагтайгаа золгож байх үед өөрийн чин өргөл догшруулад байгааг сануулгах цаг болжээ. Цай үүсгээс өмнө та нарын идэ цагаалга үүсгээс өмнөх их эхлэлтийн давтамж тохиолсон учраас өргөлөө өргөх биш, өргөлийнхээ оронд татвараа төлж төрөө цогцлоож алтан төрийн үд хэрэгт хүчээн өгөх цаг иржээ. Чандман улаан уул гайхалтай газар нутаг. Хаанаас нь ч харсан 408 зовх ёстой дөрвөд юудан дугаа адил гэж 2004 онд би шүлэглэн магтаж байсан тэр л уулын эзэн нь байсаар байгаагаа баталж оройн дээр эзэн болж чадлаа. Үүнийхээ 20 жилийн ойн тэр их наадмаа дахин хийж түүний дор цэнгэг усны айс савд 8 дахь давын дор дэлхий дахинд алтан бомбын нэрнийг эхлүүлэх агуу ёслол хүндэтгэл инкүү миний чандман улаан уулын эзэн надад оноогджээ. За ингээд дөрөвдөөд минь нутгийн сайхан уулаахаа наадам хийж түүний цэнгэг ус булгийг ундруулж түүний дор яг юуг захирч чадахыгаа танигтун. Ингэснээр бид нар ас холын 6 дааган нутгийн дор байгаа хамаг загсны орныг, яст мэлхийн орныг, 7 давын орныг захирах эрхэм баталгаажуулж байгаамаа. Энэ бол байгалийн засаглал. Энэ бол тэнгэрийн засаглал. Тэгэхээр тэр 7 давын дээд тэнгэр нь хаанч байсан газрын алтан гадас мэт миний чандман улаан уул байсан гэдгийг бид хамтдаа дэлхийд баталж байж Ромын папыг огцруулж 3 мэрэгдийн шашныг дуусгар болгож хүн төрлөختөн танин мэдхүн шин дэг журманд оруулах шин цагийн шин эхлэлийг бид инкүү 2024 оны 7 сарын 23-ны Күнөөгийн тэргэл дулаан наран сарн шин он тааллын шинийн нэгэнд эхлүүлнэ. За ингээд алтан бэргина арслангийн ордыг захирагч агуу их түүх ариун их алтан ураг хэмээх яг үнэндээ халуун магмын лавн эхлэлтэй байсныг энэ дэлхийн дотоод цэмийн энерги эрчим хүч бас түүний халил түүний айсав байсныг дэлхий таних цаг ирлээ. Инкүү дэлхийн дотоод цэмтэй холбоотой хамгийн доод хязгаарын газар чандман улаан уул Кермортийн дор Мортины орн ба загсны орн хоньерн хэрхэн эвтээ найртай оршин байх нь холцгүй гавья гэдгийг дөрөвдийн нутагт дөрөвдөөд таниулах цаг ирлээ. Харин миний нутгийн цагаачтай оршин амьдарч орогнон байрлаж байгаа нутгийнхаа дэг ёс жаягт захирагдах ёстойгоо санагтун. Би зүгээр л
байгалийн зам ёсыг сахиулдаг хүн би зүгээр л 7 давын амьдралыг дуусгахын цагт 8 дахь давын орой дээрээс шинэ амьдралыг эхлүүлэх боломжийг нь олгодог. Ахин дахин хэдэн сая удаа төрсөн тийм нэгэн хүн болоо. За ингээд 8 дахь давын алдарт сууг мандуулах цаг ирлээ. Энэ бол яст мэлхийн орн, энэ бол алтан загсны орн, энэ бол алтан загсны орноос хос алтан мордын алтан шин эрнийг эхлүүлэх шин төвхийн эхлэл байлаа. Алтан ордынхан. Энэ бол Чингисийн монголчууд, Дувайгийн монголчууд, ариун галта, ариун галын энерги эрчим хүч ой санамж нь дэлхийн дотоод цамд байдаг, нарны дотоод цамд байдаг тэр хоёрыг холбож байж хааны гэрт чансан цайны уур савсаж амьдрал эхэлдэг тийм гайхамшигтай цаг үеийн баталгааг би дэлхий дахинд хийж байна. Би энэ үйл хэрэгт Египтээс зочид урьж чадах байлаа. Даанч түүнийг буулгах, суулгах буудал надад олдсонгүй. Яг үнэндээ та нар Улс аймагт зорчиж очсон бол Монгол орон даяар буудлын үйлчилгээ та нарт ямар муу байдгийг мэдэх үстэй. Тэгэхээр би алтан ордынхныг тийм муухай харагдуулахыг хүсэхгүй байна. Алтан ордынх нь Батулсараа хотод, Харахрум хотод суурин соёл иргэншлийн ориглыг бүтээж авсан тэр түүхэн би дахин эхлүүлэх баталгаагаан хийж байж алсын зочдоо би ая тухта нэр төртөө бас хүндэтгэлтэйгээр угтахыг хүсэж байна. Яг энэ хотуудын бүтээн байгуулалтыг эхлэх алдагдсан он жилүүдэд хөөрхий миний дайснууд архирч сууснаа санагтун. Наадам бол эвнэгдлийн баяр. Наадмын дараа бүгдээрээ эвдэрч найрамдах ёстой. Та нарын наадам бол наадмын дараа эвдэрч бутарч аман дайн өдөөж байдаг арчаагүй дараагүй наадам байсан шүү. Тийм учраас миний наадам ямар агуу олон зайд, ямар агуу үйл хэргийг хийж Африк, Европ, Төв Аз, Дундад Аз, Ойрхит орнот, Арабын хойг, Скандинавын хойг, Энэтхэг, Пакистан, Сибирийг нэгтгсэн агуу их наадам байх болно. Баярлалаа. Миний наадамд нутгийн олон минь өргөнөөрөө оролцоороо нуг дэнжээрээ баясан наадаж айргийн их баярыг хамтдаа хийж арслангийн ордыг захирч арсланг соргож бас барсыг соргож явсан тэрл Гүш хааны наадмыг хамтдан хийн баясаж ойртын алтан борхтын дүрийг бүтээсэн өндөргэгэний суалдрыгч магтан дуулж хүний дээд нагцаан күндэлсэн тэрхүү нэгэн гайхамшиг төхөөгийн шин сургууль, шин дэг ясных нь музейг нээх цагийг эхлүүлэх тэр наадмыг бид хийнэ. Инхүү зүүн гар дөрвөн ойрдын дөрвдийн их наадам эхэллээ. Наадмын дараа үлүү их холын холд найрамдан нэгдэх агуу их үйл хэрэг тасралтгүй үргэлжлэх болно. Харцгаа дорныхан гайхацгаа холоос баяр та.